Тэг ерөнхий сайдаас ийм саналчлал гаргасан. Тэгээд ийм хуучин туршлагатай гадаад дотоод харилцаа холбоотой хүмүүс бидний ажил туслаач, хамтран ажиллаач, зарим асуудлыг бас хариуц шөөцөлдөөч гэт. Тэгээд ерөнхийдөө ажилласан улсуудыг бол бас нэг биш хоёр ч юм уу гурав ч юм уу асуудал хариуцж болно. За би бусдууд нь бас ингэж ярина. Ийм санал бий байгаамаа гэсэн. Тэгээ би тэр саналыг сонсоод яг би түр саналаа бодож байгаа хэлий. Яг одоо ингээд тэрийг хариуцъя, энийг хариуцъя гэж хэлгээд хэцүү байна гэт. Тэгээд сүүлд нь ерөнхийлөгчтэй уулзаад, их хурлын даргатай уулзаад тэгээ ерөнхийлөгч бол хэлсэн л дээ. Ерөнхийлөгчд нэг юм санаачлал гаргаад байгаа. Би ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Их хурлын дарга бас энийг би мэдж байгаа, дэмжиж байгаа гэж. Тэгээ надаас асуусан та яг юу хариуцмаар гэж. Тэгэхээр би яг хариуцыг бол олон асуудал байх шиг байна. Гэхдээ би их олон жил хөөцөлдөж ярьж байгаа асуудал энэ хар хорны асуудал. Би одоо 86 онд залуу хүн байхдаа зохиолчтой хооронд ажиллаж байхдаа хөнөөх нэгэн аюул соёлын мянган дурсгал хөнөөх нэгэн аюул гэж юм нийтлэл бичээ. Тэгээд энэ орхны хөндийн төгсөлийн дурсал зүйлийг хамгаалъя, сэргий гэсэн ийм санаачлал 1986 онд бичсэн ба. Тэгээд тэрнээс хойш хар хорны асуудал бол миний анхаарлын төвд байсан. Би ерөнхийдөө дээр ажиллаж байхдаа хар хорныг бас бүрсийн тулгуур төв болох статусыг дэмжижсэн. За тэгээд очиж харын хотын шинээр байх юм уу, сэргээ босох талд нь бол эрдэмтдийн судалгааг харж агаад тэгээд тэр хотын сэргээ босох ажилд бол их хурлын дарга багтаж шавын тавьжсэн. Гэт ажиллаж ирсэн. Тэгээ ерөнхийдөө ч өөрөө хар хорин хотыг сэргээ босгох тухай зарлиг гаргаад тэрэнд нь ерөнхий сайд гар үсрээд энэ бол 2023 оны 12 сарын 29-ний өдөр. Тэгээд энэ асуудал дээр бол та бас бодороо гэх зэрэг надад зөвлөж ирсэн. Тэгээ би бас тэрэнд зүгээр нэг бодох биш бас гадаад дотоодын сайн архитектуруудыг ураад Японы одоо Кума гэдэг эхний одоо 1 2 3 гэж ярьдаг тийм архитектор байна. Израилийн Татан гэдэг одоо их алдартай архитектор одоо хятад нэг байдаг шилэн гүрийг одоо алдартай жуулчдын очдог шилэн гүрийг тэр хүн хятадын засгийн газар уралгаараа хийсэн байдаг. За дээр нь нөгөө Казахстаны Астана гэх шинэ хот байсан. Тэрийг байгуулахад оролцож исэн Рустамбеков гэдэг архитектортай хамтран ажиллав. Тэр хүн бол одоо та нар маш сайхан юм хийх гэж байгаа юм байна. Ерөнхийдөө зарлиг маш хэцүү цагаан болсон зарлиг байна. Тэгэхээр бидний алдаа битээ давтаараа. Би бол зөвлөмөр байна. Бас алдаа гарчдгийн шүү. Тийм учраас та нар ингэ сайхан сэтгэлийг чинь би хажуунаас чинь тэр алдаа гарах хутлаас нь зөвлөе гэж. Тэгээ би хар хорийн асуудал руу нэлээд гүнзгий орсон учраас бол яг одоо та нар маань итгэж байгаа бол би хар хорийн асуудал дээр одоо ажиллая. Энийг бол үнэхээр нэг тийм Монголын нэр нүр болсон тийм хотуулах тал дээр нь бол олон хүмүүстэй хамтарч ажиллаж болох юм а гэж хэлсэн. За хоёрдугаарт бол Монгол улс бол дэндүү одоо их хэмжээгээр гэх юм уу эсвэл одоо хитрхи хараад байдалд байна. Энэ нүүрснээс болоод энэ түүхий эдийн гадагшаа зөөгөөд тэгээ энэ эргээд одоо Монгол тодорхой эрсдэл авч хараад байна. Тийм учраас бид нар түүхий эдээ боловсруулдаг чадaltaа болмоор байна. Шинэ технологи хөгжүүлмээр байна гэж би бас олон жил ярьж байгаа юм. Тэгэхээр би хоёр дахь асуудал нь шинэ дэвшилтэт технологиг бас хариуцъя. Залуучуудыг дэмжиж, залуучуудыг сургая, залуу бизнесмэнүүдийг төрүүлье. Тэгэхгүй бол одооны энэ явц суу нөгөө манайхан хэлээс сурсан алигарх биш гэдэг ингээ ярьдаг. Тэгэхээр нөгөө манайд шинэ бизнесмэнүүд төрөхгүй байна. За шинэ бизнесмэнүүд бол одоо дэвшилтэт технологи дээр л төрөх юм байна. Тийм учраас бол тэр чиглэлээр би ажиллая. Тэгж залуучуудаа дэмжиж явах. Энэ хоёр асуудлыг хариуцъя гэж би хэлсэн. Тэгэхээр ерөнхий сайд бол одоохондоо ойлголоо. Таны саналыг бол би ойлголоо, хүлээж авлаа. Гэт шийдвэрээ гаргана гэж ойлгож байгаа. Одоо ингээд аль биесээр шийдвэр гаргаад надад ингээд ямар нэгэн одоо байдлаар энийг аль биесээр хилцсэн юм байхгүй. Зүгээр энийг тойроод ягаад ч юм зарим хүмүүс бол намайг бомб за шахмал төсч шиг янз янзын юм зохиож яриад байна. Миний хувьд бол тэгж одоо тэр тийшээ ирсэн ямар ч сонирхол илэрхийлээгүй. Дахин хэлэхэд бол миний одоо сонирхол илэрхийлсэн одоо чадах бах үнэхээр хариуцж ажиллаж болох байх гэж бодож байгаа зүйл бол гадаад дотоодын харилцаа холбоогоо ашиглаад залуучуудыг дэмжиж гэж бодож ажиллаж байгаа Монголынхон нутаг дэвсгэр гадаадын сайн технологиг оруулж ирээ. Нэр нүр улсын тэмцээн хотыг босгох тал дээр бол ажиллаж болох байх гэж бодоод би ийм хоёр асуудлыг л
хариуцж болох юм а гэдэг саналаа хэлж байж байгаа. Энэ одоо энэ ингээд элчингээр таадыг очиод ажиллана гэхээр хүмүүс аюу тум албан тушаалд очиж байгаа их мэдлэлтэй очиж байгаа. Тэрийг бол одоо би сайн мэдэхгүй байна. Тэрийг бол одоо яг засгийн газар өөрөө шийдэх бах. Яг ямар маягийн одоо байдлаар хаан суух юм те. Би бол цалингаас татгалж байгаа. Би талин өгнж гээгүй л дээ зүгээр яг цалин балим ярьж магадгүй шүү тэгвэл хэрэггүй. Би тэр цалингийн төлөө ажиллаж байгаа биш. Би одоо өөрийнхөө туршлага хөндлөсөн мэдлэг боловсрол энэ бүх юм энэ хоёр асуудал дээр бол төвлөрүүлж ажиллаж болно гэж саналаа хэлсэн. Их баяр дарга та энийг нөгөө одоо нөгөө засгийн газрын хуулиараа бол их тийм тусгай үүргийн элчин сайд гэдэг юм статус байдаг юм шиг байна лээ. Тэгээ одоо ингээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп бол одоо ингээ Украин Оросын асуудлыг хариуцуулах тусгай үүргийн элч томилоод явуулж байна тий. За ойрох дорнодын асуудлыг хариуцах гэдэг тусгай элч томилоод явуулж байна. Канадатай юм уу эсвэл одоо Европтой холбоотой асуудал, Хятадтай холбоотой асуудал гарвал Трамп ерөнхийлөгч ингээ тусгай үүргийн элч томилоод явуулж байна. Энэ бол байдаг практик. Энэ нэг тийм айхтар одоо байдаггүй юмыг ярьж байгаа биш. Олон улсад байдаг. Тэр утгаараа манай ерөнхий сайд бол яхаа олон улсад байдаг практикийг Монголд нэвтрүүлээд тэгээ ийм хүмүүсийн одоо туршлага, мэдлэг за тэгээд өмнө нь одоо хариуцж ажиллаж байсан зүйл за тэгээд гадаад дотоод харилцааг нь ашиглая гэсэн юм л бодол юм болов уу гэж ойлгосон. Та хар хорин хотыг мэднэ гэж тэгж штэ тий. Тэгэхээр хар хорин хотын төсөл мэднэ ч гэсэн одоо би зөв явж байгаа гэж харж байгаа. Одоо ингээд тийшээ бол нөгөө дэдвүтэц тавигдаагүй, тог захиалгаанд тавигдаагүй мөртлөө төв талбай дээр нь 50 тэрбум төгрөгийн төсөв суудгана гэдэг ингээд жишээний яриа явж байсан. Тийм үү. За тийм мэдээлэл явж байсан. Би бол зүгээр хөгжлийн хувьд ийм уруу хамааралтай буруу явагдаад байна уу? Магадгүй. Гэхдээ би тэрийг бол нөгөө одоо яг хариуцаагүй учраас яг сайн мэдэхгүй байна. Юу болчиход байгаа юм, хаана юу явж гин гэж. Би зүгээр энийг бодохдоо бол арай өргөн нүдээр харуул яасан гэж. За 1220 онд Чингис хаан хар хорныг их эзэнт Монгол улсын нийслэл мөн гэж зарлчиж зарлиг гаргасан. Өгөөдө хаан, Мөнх хаан гэх түүний одоо хүүхдүүд аж ахуйч нар энэ хар хорийн хотыг босгосон байна. Хятадын Мин улсын үед 1360-аад оны үед бол Мин улс бол Монголын их эзэнт гүрнийг одоо дарж авахын тулд нийслэлийн устгах гэдэг ийм бодлого бариад 3-4 дахин шатаасаар гоод тэр хар хорийн хотыг бол устгаа хийцэн. Уг нь хар хорийн хот чинь тухайн үед бол дэлхийн нийслэл байсан. Яг бол эзэнт гүрэн чинь тэр яриа баг дэлхийн байсан юм чинь. Тэгэхээр хар хоринд одоо байна гэдэг чинь бол тэр дэлхийн нийслэл байна гэсэн үг. Тэгээд тэр дэлхийн нийслэлийг уучлаарай. Энийг авчихгүй. Энэ яасан дуурдөө. Дэлхийн нийслэл байсан. Тэгээд тэр дэлхийн нийслэл байсан учраас бол тэр Плана Карпинигийн бичсэнд, Рубрукийн бичсэнд, бусад одоо их сурвалжид бичснээр бол дэлхийн одоо хамгийн мундаг эрдэмтэд, хамгийн уран гартай хүмүүс тэнд ирж дээр нь элчин сайдууд нь ирж итгэмжлэж байгаа хойчоо барьдаг. Тэндээс Монголын хаан, эзэнт гүрний хаан зарилга гаргаж дэлхийд даяараа тэрийг одоо хэрэгжүүлэх талаар ажилладаг юм байсан ба штэ. Тэгэхээр би бол одоо тэрнээс хойш ингээд энэ хар хорин маань Мин улсын үед л ингээд дордоод алга болоод тэгээд явчихжээ гэж. Тэгэхээр би хөрс хэрэгчийн одоо энэ алсын хараатаа гаргасан зарилгыг бол тэр эзэнт гүрнийхээ үеийн түүхийг бүтэн болгож тэр тасарсан байгаа байдлаас сэргээхийн тулд амьд холбоогоо холбохын тулд хийж байгаа том ажил гэж бодож байгаа. Зөвхөн төв толгой дээр хэдэн хөшөө барих тухай асуудал биш. Ахаад одоо энийгээ сэргээнэ гэдэг чинь монголчууд бол тэр 800 жилийн өмнөх тасарсан түүхээ сэргээх гэж байгаа. Тэр амьд холбоогоо бий болгох гэж байгаа ажил гэж ингэж өргөн харах хэрэгтэй гэж. Хоёрдугаарт бол энэ бол тэр түүхийн талаас хотоо байгуулахаас гадна хамгийн орчин үеийн хоггүй тий. За дээр нь одоо утаагүй эко хот болох хэрэгтэй. Тэнд бол хамгийн сайн дэвшилтэд технологиг суйрлуулж тэнд бол жинхэнэ Монголын залуучууд оюун ухаанаа нараа бизнес хийж юм өртөгтэй бүтээтгүн үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр зөвхөн хятадын биш бүр дэлхийн зах зээл дээр гаргадаг тийм чадварыг тэнд суух хэрэгтэй гэж бодож байгаа. Тэхийн тулд бол одоо яаралтай дэд бүтцээ барих хэрэгтэй. За төмөр зам барих хэрэгтэй. За одоо миний зөвхөн мөрөөдлөөр бол 330 км газар Улаанбаатар хотоос. За энд бол одоо 300 км хурдтай явдаг гал тэрэг байдаг. Тэгвэл одоо бид тэрийг барьж чадах юм бол одоо 1 цагийн дотор л тийш очиж байна. Тийм учраас 1 цагийн дотор тийш очдог газар бол хүн амтан очиж сууршина. Ихтэй сургуулиуд бол тэнд дээд зэргийн одоо сайн орчмын кампус барьж хичээл сургалтанд төв барих юм бол тэнд ямар ч ихтэй сургууль ажиллаж тэнд залуучууд бол сайхан амьдарч болно. Тэр сургуулиуд тойрсон. Одоо энэ Америкийн Бостон гэж хот чинь тэрэ яра Харвардын их сургууль, Массачусетсын технологийн их сургууль, гэх зэрэг сургуулиудын одоо хот байна шүү дээ. Тэнд бол одоо багш нар, сэхээднүүд, оюутнууд
тэднийг дагсан одоо бизнес цэцгэлэн хөгжиж байна. За Америкийн одоо цахимын тэр одоо хөндөй тэр одоо хөндөд бол Стэнфордын сургууль тэнд байгаа учраас тэр одоо хөндөй жинхэнэ дэвшилт технологи хөгжиж байна. Тийм учраас би хар хорин хот маань Монголын одоо 800 жилийн өмнөх түүхийг сэргээгээд тэгтээ ирээдүйн 800 жилийн хөгжлийн одоо үсрэх цэг болосоо гэж бодож байгаа. Тэр утгаар нь би харж энийг ингээд бий болгоход нь би ганцаараа юу гэж ажиллаж чадаагүй гэж тэр олон сайхан залуучтай хамтраад ажиллаад үзье гэсэн бодолтой байна.